Одоо Монгол Ардын нам ингээ яг эвлэрч чинь гэж ойлголоо. Одоо яг ингээ Монгол Ардын нам ингээ талцгаа. Монгол Ардын нам нэг хариуцлага тооцох. Монгол Ардын нам нэг хагараад бутарсан зүйл байхгүй. Монгол Ардын намын одоо 320 гаруй мянган гишүүдийн дотор анхан дунд чатны байгууллагууд дээр Монгол Ардын нам энэ одоо 30 гаруй жилийн хугацаанд дотроо бас хагарсан, хуваагдчихсэн, талцчихсэн зүйлүүд бий. Улс төрийн одоо үзэл баримтал үнд зүйл олон зүйлээсээ болж энэ удаа бол тийм зүйл болоогүй. Улсын хурал дахь бүлгийн 68 гишүүдийн дунд одоо бас бодол үзэл бодлын зөрөөтэй байх асуудалд өөр өөрийн өнцгөр хандах ийм зүйлүүд байсан. Энэ асуудлыг өнөөдөр бид бүхэн бүлгийн хурал дээр ярьж бүлгийн одоо шинэ удирдлага олонхын бүлгээс дэд дарга дэвших асуудлыг хилцэн шийдэрлээ. Бүлэг шааштай 68 л оролцсон. Ямар нэгэн буруутан байхгүй хариуцлагын асуудал ярихдаггүй юу? Энэ тодорхой зүйлүүдийг бид нар сая ярьсан. 11 сарын 15-нд намын асуудлыг шийдэх. Тэгэхээр баг хурлаар одоо намын сонгуул юу Монгол Ардын намын дүрмд ийм зүйл заалттай. Бүх улс төрийн намуудын хуулинд. Улс төрийн намын тухай хууль энд тэр баг хурлын шийдвэр хин гарсан гараагүйдээ биш. Ерөөсөө 4 жил болоход улс төрийн намууд 4 жилийн хугацаанд эрх барих дээд байгууллага юу? Их хурлаа заавал хийх ёстой. Өнөөдөр их хурлаа хийгээгүй улс төрийн намууд зөндөө олон бай. Энэ 30 гаруй жилийн хугацаанд 4 жилийн хугацаанд. Монгол Ардын нам бол 4 жил тутамд их хурлаа хийдэг. Энэ ээлжид их хурл 31 дугаар хурлаараа хилцэх асуудлууд тэгээд бас улс төрийн намын тухай хуулинд заагаад өгсөн. Тэрний нэг нь бол зохион байгуулалтын асуудал буюу намын даргын асуудал, баг хурлын асуудал, намын хяналтын ерөнхий хорооны асуудлыг их хурлаараа заавал шийддэг. За их хурлаар намын даргыг сонгоход бол 50 дээр нэмэх нь нэг буюу ийм хуваар сонгогддог. За хэрвээ их хурлын хоёр их хурлын хооронд намын даргын орон гарсан бол намын баг хурал намын даргыг 3-2 баг хурлын гишүүдийн 3-2-оор сонгодог ийм дүрмтэй Ардын намын үндсэн дүрм. Тийм учраас энэ одоо хүрээнд бид бүхэн энэ ээлжид 31 дугаар хурлаараа намын даргын асуудлыг чирнэ, баг хурлын шинэ бүрэлдэхүүний асуудлыг чирнэ, хяналтын ерөнхий хорооны асуудлыг ярих хуулийн залттай дүрмийн залт. Одоо тэгэхээр Монгол Ардын намын дарга юм байгаа гэсэн үг. Өнөөдөр Монгол Ардын намын даргаар одоогоор бол яг одоо хууль дүрмийн хүрээнд тодорхой биш байна.